Анхдугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр өнөөдөр тохиож байна. Төрийн яслын журмын 7-гийн 3 заасны дагуу нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд төв талбай төрийн далбайг мандуулдаг боломжтой. Тус уламжлалын дагуу төрийн далбайг мандуулах ёслол өнөөдөр төв талбайд боллоо. Тэртээ 1924 оны энэ өдөр анхдугаар бүх ардын их хурал хуралдаж бүгд найрамдах Монгол ард улсыг тунхагласнаар Монгол улс орчин цагийн төрийн байгуулалтаа бүрдүүлж байсан юм а. Анхдугаар үндсэн хууль батлагдсан нийгэм эдийн засгийн олон ололтыг манай улс бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо хөрсөнд орох баялаг, оймод, ан амтан зэргийг ард түмний өмчлөх гэж зарлаж байжээ. Энэхүү түүхэн үйл явдлын үршмээр өнөөдөр монголчуудын эдэлж буй олон эрх хэрэгчлөөг хуульчлан тогтоосон байдаг. Тухайлбал бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах, эрэгтэй эмэгтэй хүмүүс адил тэгш байх, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх хэрэгчлөөний суурь энэ үеэс тавигджээ. Улс тунхагласны баярыг тэмдэглэн өнгөрүүлэх нь өнгөрсөн үеийн тэмцэл эр зөргийг санахын зэрэгцээ тусгаар тогтнол ямар үнэт зүйл болохыг ухамсарлах боломж олгодог. Монгол улсын орчин үеийн хөгжлийн суурь төрийн байгуулалтын эхлэл энэ өдөр тавигдсан учраас залуу үедээ эх оронч үзлийг төлөвшүүлэх, үндэсний үнэт зүйлсээ дээдлэхийн ач холбогдлыг сануулдаг билээ.